Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний би ээлж дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Манай өнөөдрийн дугаарыг од мөндөр суугийн алтан гишүүд болон Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдэр өрөөтэй гэр бүл ивент этгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь дамраа. Өдрийн минь. За Монгол цэргийн өдрийн минь төргий. Нэрээ тийштэй. Монгол цэргийн өдрийн минь төргий. За тэгээд одоо өнөөдөр ярих юм ч юу н холбоотой юм байна да. Бараг наалдаа явчлаа шүү дээ. Ягаад ч юм тэгээд мэдэхгүй байж бол наацсан ш тий. Тийм байна. Би ерөөсөө тэгж бодоггүйгээр. За ер нь бол одоо монголчуудын тэгвэл баярын мэндийн хүрэхээс одоо нэвтрүүлэг эхлэхээс өмнө баярын мэндтэй холбоотой яагаад холбогдож байгаа талаар тодорхой хэмжээний мэдээлэл өгөх юм байна. Яагаад тэр нүүдэлчдийн амьдрал эмэгтэйчүүдийн үүрэг асар өндөр байсан шиг гэр орондоо бол эмэгтэйчүүд боос гэрээс гараад ирчүүд боос гэдэг үгтэй шүү дээ бид нар чинь тийм ээ. Тэгээд аль алийг хийгээд ирэхээр гарч гэрт орж юм боллоо гэж гомдолж байгаа хэсэг үүдэг те. Тэгэхээр ерөнхийдөө гадаа ах хөлөн байгаль тэгээд гадны аюул занал зөвхөн хүний болон одоо бусад аратан амтан байгалийн гамшигтай тулалдахад ирчүүд нь ихэнхдээ түлхүү үүрэг үүсгэж гисэн гэж үсэн түлхүү. Тэгэхээр Монгол цэрэг бол Монгол цэргийн түүх бол одоо морио унаад ан агнаад гэр бүлээ ан амтнаас хамгаалаад дараа нь гадны одоо одоо дайсан хостон хорон санаатан дээрэмчтэй хамгаалсан үеэс эхэлж одоо цэргийн түүх эхлэх нь байна шүү дээ. Гэхдээ одоо энэ дээр бас гоё юм бас ярихт нь тэгэхээр баг Монгол цэргийн түүх хизэнээс эхэлсэн бүр яг back date-ээс нь авчих юм бол бас их сонь түүх гарч ирнэ. Тэгээд энэ нөгөө нэг энэ өнөөдрийн баярын өдрийн ачаал бүлийг бууруулах гэж байгаа юм биш шүү. Тэгээ энэ чинь нөгөө нэг яг юм цагаад болох юм бол яг Европын Наполеоны за тэр тусмаа бүр нэр ярих юм бол Ромын үүсгэсэн тийм зохион байгуулалттай армийн системд одоо тогтолцоон шилжсэн үеийн эхэлж одоо цэрэг гэж үзээд бид нар тооцож орчин үеийн гэдэг дараад байгаа тийм түүх шүү. За ингээд одоо хэдүүлээ хоёлаа нэг юм төсөөлье. Ингээд юм ярихаас өмнө ингээд нэг юм том ингээд ширдгээд илгэж чад ингээд харъя л да тий. Газрын зураг харъя. Тэгэнгүүт за тэр үеийн дэлхийн дахин ингээд хүндрэлт үүсч хоёлаа одоо нөгөө хүмүүс анхны соёл гэрчлэл рүү очсон гэдэг тэгэнгүүт ойрхот орнод за тэгээд цаашлаад өчөө дараагийн улсууд гарч ирэнгүүт Египт тэгээд Ром, Фараон тэгээд орон зүгт болохоор шан гүрэн байжгаад яг би энэ дээр бид нар байгаагүй гэдэг утгаар ярихгүй дандаа түүхэн дээр тэмдэглэж үлдсэн баримтаар нь ярьж байгаа болохоор бид нар нэлээд хожуугаас ярьж байгаа шүү дээ тийм ээ. Манай тоолны археологийн олдвор судалгаа сайтай гэдгийг яриад байна шүү дээ. Тийм яг үнэ. За тэгээд тэрний ч бас яагаад бол нүүдэлчин байхын сул талын бас ярина гэсэн тодорхой хэмжээгээр баг зэрэг. Тэгэнгүүт одоо Евразиас бол одоо маш том дэлгэцэн ширдэг шиг том газар байдаг. Тэгээд тэнд нь болохоор юу байгаа? Африк бол ерөнхийдөө нөгөө газар зүүн байраар одоо саад бэрхшээл гэдгээсээ болоод биднэрт ингээд хол. За өмнөд хойд Америк тэгээ Австрали бол бүр мартах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо тэр хүн төрөлхтний түүхийн бүрэн иж одоо үүдийн тулдааны талбар юм уу одоо үйл явдал ингээд өрнөж байгаа киноны кадр бол голдуу тэрүүгээрээ өрнөж байгаа. Таарнаа да. Тэгэнгүүт зөвхөн Монгол гэлтгүү Европын соёл иргэншил, ойрхон орнуудын соёлын иргэншил улсууд тодорхой хэмжээгээр тэнд хийсэн давуу талтай бүтээгдэхүүнээ одоо үеийн дорн зүгт байгаа хятад болон одоо ер нь бол цагаад бол одоо хятад бол үйлдвэрлэл хамгийн сам хөгжүүлсэн газар шүү дээ тухайн үеийнхэн. Тэгэхээр тэдний торго морго одоо бүс бараа өөр үеийн шааз модыг авах сонирхолтой болоод ирэхээр тэр хоёрын хооронд урсгал хөдөлгөөн үүсгэнэ дээ. Тэгээд тэрний дунд нь байгаа дундын зуучлагч нар яваад ингэж явсаар байгаад нэг болж байгаа тэр торгоны зам гэдэг ер нь тэрийг торгоны зам гэж нэрлэлээ л дээ шүү дээ дэлхийд даяараа тийм ээ. Тэгэд энэ одоо 10,000 орчим километр үргэлжлэхүүт одоо тийм далайц байхгүй. За тэгээд одоо энэ одоо удам зайг одоо хуулан хүн төрөлхтөн түүхийнхаа хамгийн агуу одоо үйл хэрэгүүд бүтээл өнөөдрийн биднийг тодорхойлох те биднийг сийлсэн тэр одоо үеийн аяллыг хийсэн байна. За ингээд энэ бол торгоны ашиг зам. Энэ торгоны зам маш их ашиг орлого авчирсан худалдааны зам. Тэр худалдааны ашиг орлогоороо маш их дайн хийсэн зам. Дай хийж бусдыг иргэшээсэн зам, дээрэнцэн тоноолсон зам байгаа, шинийг хөгжүүлсэн ч зам байгаа. Тийм нөгөө талаар маш их соёл болон эдийн засгийн харилцаа бий болж байсан. Гэтэ энэ зүгээр судалтай байсан гэж. Мянган жилийн туршид ховор нандин бараа шин технологи, байлдан дагуулагчдынхаа айрам, түүнийхээ хэрэгжүүлж ялан дийлжүүлсэн гайхалтай санаанууд
яг тэр торгоны замаар аялж исэн байна. Тэгэхээр өнөөдрийн одоо тийм орчин үеийн хүний одоо тийм залуучуудын хамт нь ойлгуулах юм бол тухайн үеийн дэлхийн хамгийн том одоо интернетийн хамгийн том кабель цуг татсан байсан л гэсэн үг байна. За аялал нь жоохон уддаг л байсан болох хэвээр. Хоёулаа нэг ярьсан санаж байна. Одоогийн 1 жил тэр үеийн хэдэн жилдээ тэнцгээд хоёулаа ингээд богиносгосон шүү дээ. 10,000 жилдээ тэнцэжсэн бол одоо энэ үеийн бид нар 100 жилдээ тэнцсэн мэдсэн гэдээ явж байгаа л яах. Тэгэхээр нэг мэдээлэл 1 жилийн дотор ирэх байсан бол одоо 10,000 жил 100 200 жил аялж явна гэсэн. За энд одоо тарханы зам бол зөвхөн мөнгө авчирсан түүх бас биш байгаа. Энэ бол дэлхийг бүтээсэн одоо тухай одоо тийм сонирхолтой сайхан зарим хүмүүст харамсалтай яг тэр соёл иргэншлүүд байхгүй болсон учраас тэгээд харин энэ бүх үйл явдлууд өнөөдрийн дэлхийн биднийг бүтээсэн гэсэн. За ингээд одоо нийтийн тооллын өмнө нэгэн түүхийг ярьж өстой. Хин маань та хоёр одоо нэг нийтийн тооллын 2000 жилийн өмнө Ромын эзэнт гүрэн зогсочгүй мэт байх үедээ нэг удаа зогссон байгаа штэ. Карагийн тулалдаа ингээд хин Краси цутгуулж өгдөг. Чуналаасаа болж. Тэнгүүд Парфичууд тэрийг ялсан түүх байдаг тийм ээ. Ойрох орнод руу ингээд ромчууд сэргээ илгээгээд одоо улам ингээд одоо өсгөлөнгөөр маш их одоо юу гэдэг одоо өлнөөр юм одоо цөлмжсэн үед. Тэгэд Аз ТV-ийн баялагын үе таалга яг тэрэн дээр ирсэн байж байх үед одоо зүүн зүгт одоо манай нийтийн тооллын 53 онд өмнөх 53 онд Месопотамийн Карай гэдэг хот байгаа шүү дээ тийм ээ. Хотын ойролцоох Перс Грекийн соёл хосолсон Парфи эзэнт гүрэн Ромын ярамтай тулгарсан. За энэ дүгийг бол та ярьсан болохоор ярьсан тийм ээ? Тий. Яг энэ рүү н ороогүй. Гэхдээ Краси бол ярьсан юм байна. Яг тэр одоо тэр Карагийн тулалдаа нь яг энэ хэсгийн зүгээр товч хэсэг юм. Тэгэхээр яг хөө товчхонд нэг сануулаа хэлэх юм бол 40 орчим мянган Ром цэргүүд ердөө 10 мянган Парф цэргүүдтэй морин цэрэг харваачтай байлцсан байна. Ингээ Ромын легионууд бол Европын одоо хамгийн шилдэг байсан арим шүү дээ. Одоо мэрэгжлийн цалин моринтой тий. Тэгээд одоо энэ байсан. Гэхдээ тэнд асуудал гарсан. Яа тэгэхээр Парфи арим явган тулддаг гэсэн. Тэд морин цэргүүд одоо морин дээрээс харваачтай байсан гэсэн. Парфи морин цэргүүд асар уян хатан тэгээд салхи шиг хурдан ромчууд урдын адил суурин байдал эзлээд нөгөө тестудо гэдэг battle формац гэдэг чинь тулдааны байраа эзлэн игнэгээ аавна игнэ hold the line гэж орилоод идэг чинь игнэгээ бити алдмалт гэдэг ингээд одоо яст мэлхий байрал гэдэг тестудо байрал мэрл аваад ингээд дөрвөлжин илвэр жагсаад ингээд бүх талаасаа хамгаалаад жадлаад явдаг нэг үндсэн тактиктай. Энэ одоо Парфийн одоо морин харваачтад бол огт морин цэрэг гэж хэлэхэд одоохонд арай ishтэй байдаг. Тэгээ би зүгээр яагаад энийг морин цэрэг хэлэхгүй байгааг дараа нь жоохон илэрх болгочихноос. Тэгээ явахтай тэр тулдаа бол айгүй ингээр тойрч харамсараад бүгдийг алаад дуусгаж байгаа шүү дээ. Тэгээ мянган сумыг ромчуудын орой дээр буулгасан. Тэгээд одоо ромчуудын тестудо хамгаалах байрлалын одоо байрлал авна. Бүгд ирээсээ доошо бүгд талаас хамгаална. Тэгээ бамбануудаа бэхлэн дээш өргөөд за тэгээ бүх талаар хагалдаг тестудоогоор бол ятинаар ястмэлхий гэсэн тэр одоо тулдааны байрлал авангууд парфичууд тэр ястмэлхий байрлал одоо үеийн одоо хамгаалтын тэр одоо үеийн байрлал авсан тэр тактикт хоёгийг задлах одоо алах гэж хэлэх тийм одоо юутай байсан байгаа байхгүй. Одоо сюрприз гэх юм уу да гинтийн бэлэг байсан. За энэ Парфийн алах гэдэг байгаа зүйл нь бол катафракт гэж нэртэй. Бүрэн хоёглсан гэсэн утгатай грек үг. Тэгээд одоо морьтон аль нь зузаан хоёг өмссөн байдаг тийм ээ. Тэгээд катафракт бол дэлхийн одоо эртний дэлхийн байлдааны бол танкны өвгд эзэх гэж ойлгож байна гэсэн үг. Тэгээ Карагийн тулдаа болсон тулдаанд одоо Парфийн катафрактууд одоо Ромын одоо тэр ястмэлхийн байрлалыг зад татаад дотор нь байгаа цэргүүдийг дахин сумны байгуулгачихсан гэсэн. Тэгэхээр ингээ хамгаалал өрөлтөө авангууд л зад татчихвол задрангууд нь харвалсан л гэсэн л ийм л процесс яваад байгаа. За ингээд одоо 30 мянган Ром цэрэг амиа алдаж олзлогдсон байгаа. За тэгээд тэрний чинь том мөг нь бол одоо наашаа ирээд юу болсон мосон ингээд чек чаны кино гэл ингээд байгаа. Гэхдээ тэр бол тодорхой хэмжээр үнэн байгаа. Яа тэгэхээр археологийн олдвор төр зөндөө гарч ирдэг шүү дээ. Ромын аяг гарч ирж байгаа тэр шилэн манай төрөл болчиход байгаа тийм. За ингээд Ромын түүхэнд хамгийн гашуун ялгдлын нэг байсан. Үүнээс болж одоо нөгөө Тримвариатыг үүсгэн байгуулсан. Цезарийн түүхэн дээр би ярьж ирсэн. Тримвариата гэдэг байгаа Помпей, Цезар, Краси нь тэгж өдгөлж байгаа. За тэгээ Помпей, Цезар хоёр хорвоод хоёулаа үлдэхдээ Ромын одоо хин агуулгын төлөө зодтолцсон гэсэн. За ингээд одоо
одоо Ромын түүхч одоо Парфичууд ромчуудыг торгон туг далбаагаараа гайхуулсан гэж бичиж байгаа. Тэгэхээр туг далбаа нь болохоор тэр орон зүгээс авчирсан тэр зөөлөн ид байгаа байхгүй. Тэр хамгийн тансаг. Тэгээ магадгүй тэр нь бол одоо юу гэдэг түүхчдийн бичснээр тэгж бичсэн боловч энэ домог гэж болох юм аа. Карагийн тулдааны үеэр ромчууд хятад торгыг ихээхэн хүсэж тэмүүлж байсан бөгөөд хятад ч гэсэн ромд торг худалдаж түүний оронд ромоос маш ихээр авдаг шилэн идэл болон алт авдаг. Ром хамгийн их алттай байсан учраас. Өнөөдөр одоо Евразийн худалдааг бид торгоны зам гэж нэрлэдэг байгаа. Тэгтэл энэ одоо Парфичуудын Карагийн тулдаанаас өмнө тэгвэл яаж энэ хоёр тулд уулзах болсны өмнө юу болсон бэ гэхээр Евразийн ард түмний хооронд худалдааны амьдралыг өөрчилж шин боломжуудыг бий болгох дэлхий өөрчлөгдөж явах энэ үед бол Парфичуудын тэр сурсан зүйлийг шал өөр газар одоо зохион бүтээгч нар гэх юм инвентор гэж хэлдэг шүү дээ. Хүмүүс тэрийг боловсруулсан гэсэн үг. Тэрийг торгоны замаас дамжуулж сурж авсан хүмүүс ромчуудад тэнд тулалдсан гэсэн санаа. За энэ хөгжүүлэлт хийсэн газар бол Төв Азийн газар гэж. Одоо энэ инновацийн хаб бол Төв Ази. Энд зөвхөн одоо монголчууд болон одоо Монголын өвгд зөвхөн хүннүү гүрэн орхоос гадна ски фуд гэж байгаа тийм ээ. Ингээд тэгэхээр Төв Азийн газар нутагт одоо хүн гүрэнд нэгдэж орсон ороогүй бүх нүүдэлчд багтана гэдгийг бас аюулсаа ойлгох хэрэгтэй. Энийг бол одоогор нэг яагаад энийг ингэж шууд бид нар дээр наахаас татгалзаж байгаа гэхээр археологийн олдвор гэдэг зүйл. Яагаад археологийн олдвор гэдэг зүйлийг ийм чухал байгаад байгаа гэхээр бид нэг байнга хөдөлгөөнд оршдог. Эрсдлээс хамгаалдаг. Тэгээд өөрсдөө оршуулахдаа нэг бунхалхаас илүүтэйгээр яг бунхалснууд нь бол байгаа юм. Гэхдээ тэрийг бол шороонд ингээд бунхалж бол нэг хятад болон суурин эрсдэл чинь бүр ингээд чулуугаар доторч өнтөрдөө бунхалахаар тэр дотор нь эд үлгийн зүйл нь бүтнээр гарч ирдэг байгаа байхгүй. Гэхдээ би андуураа бол манад нэг ном бүтнээр олдсон байгаа. Тасарсан юм. Хөвчин. Тэгтээ бүтнээр олдсон санагдаж байна. Гэх мэтлэн. Тэгэхээр тэндээс чинь хэн хамгийн анх энийг бүтээсэн бэ гэдгийг асуудал гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол археологийн олдвороор бид өмнөд төвштэй буюу одоо урд зүгрүүд алдаад байгаа юм. Инновац талаас нотолж чадахгүй болохоор. Тэгэхээр одоо археологийн олдврыг археологийн одоо экспедицийг ихээр гаргаж явуулна гэдэг бол газар ухцсан дийчиж ингэж байгаа утгаасаа биш. Үндэснийхээ identity гэж хэлээд байгаа тэр би хинбэ гэдгийг бусад улсад ичгүүгээр санаа зовхгүйгээр нотолж бахархах одоо тэр хүчийг чинь чамд өгөх судалгааны ажил гэж ойлгох хэрэгтэй байна. Тийм учраас бид нар ноён уулын олон олдвор Орос руу өгөөд одоо Оросын албаны зөвлөлт холбоо шиг санагдах юм тийм. Тийшээ судлах гэж өгч яваад авчдаггүй байгаа ч урт бидний одоо харуулсан байгаа шүү дээ одоо хүртэл. За ингээд одоо Төв Азийн одоо технологийн хаб тэгвэл яг юун дээр суурьшиж байсан бэ гэхээр яг цэвэр торгоны замаа даагаж гэж байгаа. Тэгэхээр за шудраг хэлэх юм бол юмд бодиттой анцсан дээр л дээ тийм ээ. Яг шудраг хэлэх юм бол бид нэр одоо одоогийн байгаа Улаанбаатар бол торгоны замын хаб бол биш бол таарах гэдэг байгаа байхгүй. Биш. Тийм. Өгшөө бол таарах гэдэг. Тэгэхээр түүхэн газар нутгийнхаа одоо тухайн үеийн түүхэн газар нутгийн хилээр нь аваад үзэх юм бол цагаармаас хойш газар нутгууд нүүжтийн газар нутаг гэж үзэж байгаа шүү дээ. За тэгэхээр бол бид нэр тодорхой хэмжээгээр энэ хооронд нүүдэлж ирсэн гэдэг утгаараа бидний маневрын газар нутаг байсан бол үнэн. За ингээд нүүдэл явж ирсэн. Карагийн тулдаанаас 1000 жилийн өмнө эдгээр уудам талд тээврийн хувьсгал өрсөн. Эхлээд. За нийтийн толлоос 3500 жилийн өмнө өнөөгийн Казахстан болон Оросын өмнөд хэсгийн газар нутагт гаршуулсан морь байсныг олсон. За тэгэхээр одоо анхны унлах эдлэгэнд одоо хэрэгэлсэн морьд бол тэндээс гаралтай байсан тодорхой болоод байгаа. Бид нар болохоор тэрний дээдх өг морийг бол арай олоогүй дандаа нөө зэрлэгийг нь олоод байгаа шүү дээ. Яг энэ унлах эдлэгдээ оруулсан нь. Тэгэд чи санаж байгаа бол Ферган гэж мэдэн тийм ээ. Ферган гэдэг газар Туркменстаны хамгийн сайхан морьтой газар байхгүй. За энийг би тэгээд төр хадгалж байгаа хилээ хадгалж дахиад ярин заа. Нөгөө эхлэл дээр нь мөн бидтэй. Морь олж ир гэж явуулдаг. Тэгээд одоо энэ одоо гаршуулсан морь гэдэг. Бидний таамаглаж байгаа адуу гаршуулж одоо бид унаж сурсан бол нийтийн тооллоос өмнөх 500 жил гэж үзэж байгаа юм. Нийтийн тооллоос өмнөх 500. Яг л тэрнээс өмнө магадгүй за 1000 гэж байгаа. За боли за 1000. Яг унаад ингээд бүтэн игээд эдлэгээндээ бүтэн хэрглэж авч чадсан одоо яг эзэн нь болсон гэсэн үг байхгүй. Нэг хэсэг нь нийтээрээ эзэн болно гэж нэг хэрэг. Нэг хоёр цөстөө нөхдөөд олж авчираад унах чинь нэг хэрэг шүү дээ. Эхнэр хүүхэд чинь хүртэл унаа гэдэг чинь нэг хэрэг байхгүй. Тийм бай. За ингээд нийтийн хэрэглээ болоод ингээд гаршуулж авсан
одоо өнөд сурсан нь бол одоо нийтийн тооллын өмнөх 500 мянга гэж үзэж байгаа. Эрдэмтдээр баримж байгаа тавиад. Тэгвэл нийтийн тооллоос 4500 жилийн өмнө эхэлсэн бай одоо адуутай ноцолд найзч эхэлсэн гэсэн яриа явж байгаа. Тэгвэл адууг гашуулах нь морин цэргийн дайны одоо хамгийн ихний алхам. Мэдээж хэрэг морио унжиж л морин цэрэг гэдэг зүйл бий болно та. За тэгэхээр адууг гаршуулж аваад унсан гэж үзэх юм бол нийтийн тооллын 500-аас 1000 жилийн өмнө Монгол цэрэг үүссэн бол таарах нэ л гэсэн санаа юм. За. За гэхдээ энэ бас их онлын удаараа өөр шүү заяа. Дахиад тайлбарлаж байна. Тэгээ хоёр дахь алхам бол морь цэрэг үүсгэхэд харьцангуй удаан шаардагдсан. За тэр яг морь унаад яваад ингээд за тодорхой цаг хурдан тулах чинь нэг хэрэг. Тэрийг унаад ан хийх мүү хин нэгнийг хөнөөх, хин нэгнээс зүхтах хамгаалах гэдэг үйл процесс бол тэрнээс нэлээд удаан явна гэсэн үг. Тэгээ зохион байгуулалтанд орж ирсэн. Тийм нөгөөд чи ингээд нөгөө одоо нэг тойр спираль чи ингээл баглаалга басна наашлаалга. Хоёлоо нэг 100000 жил 2000 жилээр 8000 жилээр ч одоо бид нар ердөө нэг 2000 жилийн одоо үгүй орон зайг ирж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр анх адууг одоо дайнд ерөн дайн байлдаанд ашигласан яг тохиолдол нь юу гэж болох вэ? Морин цэрэг юу вэ? Кинон дээрх гардаг түүхэн кинон дээр. Хятадын кинон дээрх гардаг, фараонууд дээрх гардаг. Морин цэрэгэн дээр тэр хөлөлдөг тий. Тэгээд морио нэг нь унаад тэр бол ерөөс зөвхөн морь жолоодох тэргээ унахгүй байхыг анхаарад өөрийгөө нэг хүн бэхэлцсэн тэр морин дээрээс номсмор харгах нь сүүлийн үед шүү. Дандаа юм ууттай жаднууд шиддэг гэсэн үг. Бэхэлтээ жаднуудаа шиддэг гэсэн үг. Тэгэд хятадын юм дээр байгаа манай эн чинь ч гэсэн бас манай нэг юм дээр гардаг. Манайх ч гэхдээ морин цэрэгэн дээр бол тэрэг хэрэглэхээс илүү сүх тэрэг нь ашиглаж байна. Одоо язгуурлаг болоод илүү одоо хөгжсөн төвшөнтэй гэсэн үг манайх тэгж ашиглаж байна гэж зүгээр одоо бас археологийн олдураас харагдаж байна. Тэгэхээр одоо энэ Тутанхамоны тэрэг ба шүү дээ. Египтэд таад үзчихсэн. Тэр бол нийтийн тооллоор өмнөх 1600-аас 1700 оны үед хүмүүс ойролцоогоор ойрох дорнод дайны тэрэг ашиглаж байсан гэж бодож байна. War chariot гэж хэрлээд байдаг шүү тийм ээ. За морин цэргийг жинхэнэ утгаар зохион байгуулалтаар ашиглах болсон нийтийн тооллоос өмнөх 900 оны дараа буюу тэрний дайнаас бараг 1000 жилийн хойно байсан. Үнэндээ бол морь цэрэгнээс хожуу бий болсон гэдэг нь бол тодорхой болж байгаа байхгүй. Тэрэг бол маш төвөгтэй ирсэл. Адуу зэрэгцүүлэн сургаа, дээр нэмээд нэг хоёр хүн дээр нь яваад, нэг нь жолоодод нөгөөх нь бас байлдах хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл хоёулынгийн одоо хоёулаа алагдах эрсдэлтэй болно гэдэг. За тэгэнгүүт одоо энийг ингээд хооронд нь ингээд хосолж ингээд синхрон болж ажиллах гэдэг чинь аюул сан багийн ажиллагаа болно гэсэн үг. Тэгэхээр энийг дорвол зөвхөн өөрөө морио унаад морин дээрээсээ харваа байлдад явах чинь бол илүү амар гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа. Дээр нэмээд тэр тэрэг гэдэг чинь одоо Монгол орны бүх замгүй гэж тооцох юм бол жалга руу ороод нисэл алга болно шүү дээ. Тарж утраал алга болно. Нөгөө мод чинь модоор л хийсэн байгаа шүү дээ ихэнхдээ. За тэгэхээр морин цэрэг яагаад үүний дараа үүсэн бэ? Үүний гол шалтгаан 3 том шинэ бүтээлийг хүлээж ирсэн гэсэн. 3 том инновацийг одоо нэг хүн бодож олох хэрэгтэй байна шүү дээ. За нэгдүгээрт нь бол тэр одоо бидний яриад байгаа англиар recurve bow гэж хэлээд байгаа. Монгол одоо өмнө нь болохоор ном сум гэхээр эртний хүн мөний одоо Африк мафаас олж байгаа ном одоо номнууд бол дандаа юм сарын хэлбэртэй байна. Тэгээд номных нь одоо алсалт нь урт байх тусмаа илүү том далайцтай эвшээл гэсэн ном аа. Тэгээд сумаа тавингууд сум нь илүү хол явна. Илүү хол явах тусмаа илүү ашигтай илүү хүчтэй ч чинь тийм ингээд тэр үрт нь хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь тэр ном одоо үеийн recurve гэдэг ном нь болохоор эт ном. За би нэг номны бас Монгол нэршлийг нэлээд судалж үзье. За яг магадгүй би бас жоохон цаг бага байсан болохоор яг энийг бас хэлж мэдгүй. Яг манай үндсэн одоо бидний наадмаар ашиглаж байгаа Чингис хааны үед очоод музейд ашиглаж байгаа бүх номнууд дандаа эт номнууд. За тэгээд тэрний дараа нэг технологийн хөгжил гарах юм. Тэрний дараа нь яригдана л та. Тэгээд тэрнээс өмнө мэдээж хүмүүс зүгээр нөгөө сарын хэлбэртэй ном ашиглаж байсан маа. Гэтэ тэр мод ч өөрөө өнөө хүртэл хадгалж үлдээгүй байхгүй. Тэгэхээр тэр ингээд нөгөө нэгдүгээр хэврэг байх нь. Цаг хугацааг даахгүй байх нь шүү дээ. За тэгвэл эдэн ном болохоор номны одоо энэ эдэн номын ингээд одоо ашигласан хамгийн эртний улам мөр бол одоо Хятадын Шан улсын одоо булчнаас нийтийн тооллын өмнөх 1300-аас 1100 оны үед олдож байгаа юм. Шан улсын хаадууд амьтны ясаар зэв хийгээд яст мэлхийний хуйгийг халааж яст мэлхийний хуйгийг яаж шатааж халаангуудаа бутрангууд нь тэр хагарлаа тэр яаж хагарснаас нь хамаарад ирээдүг зүгэнж
нэг профит гэдэг чинь мэрэг тавьдаг тийм байсан баг. Тэрний тэр яс бэлхийний нуман тэр нэг хагарсан ясан дээр нь одоо номыг илэрхийлсэн хамгийн эртний хятад дүрс гарч ирдэг юм байна. Ийм учраас эднэр энийг хийж явахдаа ном сум хэрглэж байсан байна гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг. За энэ гэхдээ буцаагаад бид нар бас ярьж болно. Манай нэг хадны сүг зураг дээр чинь байгаа шүү дээ. Ном ингээ хүн барьсан гэж байна. За инхээр бол ингээд янз янзын ингээд өөр ингэсэн ингээд тайлбарууд байж байгаа юм шүү дээ. Бид нар бол мэдээж хэрэг за энэ хадны сүг зургийг хизээ зурсан. Тэр үесгэлээд манай номсон байсан байна гэж үзэх нь. Ингээл одоо сайхан эрдэмт өцөц төсгөлгүй марах хэвээр. Энэ маргаан бол хин нэг нь ялахтай биш. Энэ эрэл хайгуулах маргааны эрэл хайгуул нь шинжлэх ухаан болон мэдлэгийг тэлдэг байхгүй. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн ивент тэтгэгчид урдчихъя. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэж байна. За од мөндөр сууг маань жил болгоны 8 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд бидний уран бүтээлийн улирал үргэлжилдэг. За тэгээ энэ бол бидний 2 дахь уран бүтээлийн улирал. Нэг уран бүтээлийн улирал биднэрт 1050 шинжлэх ухаан танин мэдхүн нэвтрүүлгүүдийг бэлдэн та бүгдтэй хүрэхээр одоо зорин ажилтгаа одоогоор бол талаас нь нэлээ гарчаад байна шүү. Энэ уран бүтээлийн улирлынхаа. Тэгэхээр бидэнд нөгөө алтан гишүүд гэж чиний хэлээд байгаа. Тэгэхээр бид нарыг үүссэн цагаас эхлээд биднийг дэмжижсэн тэр бүгд хүмүүсийг хэлж байгаамаа. Тэгэхээр манайх нөгөө алтан гишүүд гээд Facebook-ийн нууц групп байдаг, бүлэг байдаг. За тэгээд энэхүү хэрхэн энэ бүлэгт одоо гишүүн болж орох вэ гэхээр та бүхэн Худалдаа хөгжлийн банкны 94000 IBAN-тай 4101 уучлаарай 419104 518 419104 518 гэсэн дугаарыг дансан 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээрээ өөрийн Facebook нэр болон утасны дугаараа бичнэ. За ингэсний дараа манай менежер тантай холбогдоод алтан гишүүд Facebook-ийн хаалттай групптэй өрн оролцуулах болно. Тэгэхээр од мөндөр суугийн бүх нэвтрүүлгүүд маань урьдчилаа 7 хоногийн өмнө энэ алтан гишүүд групп дээрээ шууд лайваар бичигдээд цацагддаг байгаа. Тэгэхээр энэ хооронд бид нартэй холбогдох, биднийг алдаа болоод оноо тойн харах биднэрт өөрсдийн одоо санал зөвлөмжтэй өөрсдийн комент хуваалцах боломж байдаг юм шүү. Тэгэхээр та бүгдээ энэ хандив дэмжлэгийг бид нар од мөндөр сууг маань 100% өөрсдийн үйл ажиллагаанд зориулдаг бөгөөд од мөндөр маань ашигын биш байгууллага юм байгаа. Тэгэхээр бид нар сайн дураараа өөрсдийн хүсэл зорилгоор энэ ажлыг хийдэг. Өөрсдийн мэдэх өчүүхэн зүйлээ олж мэдсэн өчүүхэн зүйлээ монголчуудтай та бүгдтэй хуваалцахаа тэгээ улмаар хүүхэд залуучуудад илүүг одоо сурч ойлгох, судлах, сэтлийг төрүүлэх зорилготой. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаагаа тогтвортой удаан хугацаанд явуулахад биднэрт алтан гишүүдийн дэмжлэг маш хэрэгтэй, мөн маш том хувь нэмэр болдгийм байгаамаа. Тэгэхээр та бүхэн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94000 IBAN-тай 419104 518 дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийнхөө Facebook нэр утасны дугаарыг бичээрэй. Ингээд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийг цаг үргэлж нэмдэг алтан гишүүдтэй баярлалаа. Баярлалаа. За ингээд одоо хоёулаа аяллыг одоостай янзын сайхан явуулж байгаа шүү. Өсөрж байна. Тийм. За одоо ингээд Шан улсын хааны хатан энд гол нь яагаад гэсэн бэ гэхээр Шан улсын хааны хатных нь бунхан олдсон юм байна. За тэр Фу Хао гэдэг хатны одоо бунханаас археологчид сумны ясан зэв хуруу гарын хамгаалалт номноос хамгаалах тийм эзүүлгийн зүйл олсон юм байна. За тэдэн шиг айтем одоо тэдний эдлэгийн зүйл олсон тэдэн яс байсан тэдэн одоо зэс байсан гэдэг ингээд тэгээд тэр нь тиймний зорилготой байсан гэж гарч ирж байгаа байхгүй. За энэ дотроос яг ном гэдгийнх нь ном сумтай холбоотой олдсон олдвор одоо буюу байхгүй тул одоо эдэн гэхдээ яг өнөөдрийн байдлаар яг ном нь өөрөө ингээд хамгийн эртний ном нь эдэн ном нь одоо энэ үеийнх гэж нотлогдох ном олдоогүй учраас одоо ч хүртэл тэр ном сумын ном гэдэг энэ имийг одоо нүүдэлж төрсөн үү хин гэдэг дээр бол маргаан зөндөө байгаа. Яг бол аль аль нь нотлогдоог байгаа гэсэн үг шүү. Гэхдээ ном сум хэрглэжсэн шүү гэдгийг нотлох одоо цаг үеийн баримтаатайгаар олдсон нь болохоор сайн их гэсэн үг. Тэр манай одоо эрдэмтэд археологчдод одоо маш их хөрөнгө оруулалт санхүүжилт гаргаад бас энэ уул нь явал үзмрийг нэмнэ гэдэг чинь аялал жуулчлалын аюул том хэсэг шүү дээ. Тэр манай аялал жуулчлал соёлын яам тэрэн дээр бас анхаарал тавьж бас энэ археологийн багийнхан археологч нарт маань бас тодорхой төсвийг сайн өгж явах юм бол бид нар бахарах зүйл ихтэй л болно гэсэн үг шүү л гэж хэлэх гэсэн. Тийм бид нар өөрсдөө гол нь илүү таньж мэднэ гэсэн үг л дээ боддоор. Бас нэг зүйл байгаа юм. Маш их булш хөгжтэй. Эрт дээрч байсан одоо ч байна. Тэгэхээр тэднээс өмнө төрүүлээд ухчих юм бол бид нар тэгээд өөрийнхөө өдөлгийн зүйлийг тэнд өгөөд юм уу тэнд өгөөд тэгээд тэд нар бидний өмнөөс яриад биднийг юу хийхээ шийднэ гэсэн үг шүү дээ. Юу гэж сэтгэхийг шийдэн бид нар үр хойчийн тархийг угаана гэсэн үг.
ийм л учиртай зүгээр айгүй энгийнээр бол. За ингээд Эдэн одоо ном Евразиар хэрхэн одоо хор талах хэр хол талхсныг нь бол 2005 онд одоо олдсон Хятадын Шинжаан дахь Юнхан оршуулгын газраас илэрсэн юм. Модон номнууд ихэвчлэн газарт буслагдтаа устдаг болвол Шинжааны тэр хүүдэн хуураар амьсгалд бол 3000 жилийн настай ном хадгалагдаж үлдсэн байна. За инхээр одоо Юнхан булшнаас олдсон эд үлгийн зүйлс хүний үлдэгдэл нь уг номыг скифуд хийснийг нотолж байгаа. За тэгэхээр энэ бол аль аль нь биш нүүдэлчд байсан гэдэг нь бол илүү тодорхой болно гэсэн үг. За тэгэхээр скифуд гэдэг чинь одоо тодорхой хэмжээнд бас бид нэр одоо нэг соёлоо хуваалцдаг нүүдэлчүүд шүү дээ, тийм ээ. За Евразийн нүүдэлчд. Евразийн тийм. Тэгээд илүү төв яагаад тэгэхээр манай ийшээ жоохон ингээд нэг хахир учраас илүү урин газар руугаа төвлөрж исэн байгаа. Тий одоо Каспийн тэнгисээс наашаа одоо Алтай нуурны баруун өвөр одоо биднийхэр бол баруун өвөр орчмыг яг үнэ. Энэ тэгээд нөгөө бохайн соёл гэдэг байгаа тэр нь. За ингээд одоо скифуд бол өндөр хөгжилтэй соёл бүхий өнөөгийн одоо өмнөд Оросын газар нутаг дээр гаралтай Евразь дахь нүүдэлчд байсан гэж байгаа морьтой нүүдэлчд. Скифуд чинь одоо нөгөө скифудыг нэрийг чинь грекүүд өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээд Эдэн нийлмэл номын жинхэнэ гарал үүснэл өнөөдрийн археологийн онцлог хэвээр боловч 3000 жилийн өмнө морин дээрээс тулдах ан хийхэд хэн бүхний хувьд ном жинхэнэ одоо Эдэн ном гэдэг тэр богино ном болол хувьсгал байсан байна. За одоо ойлцол хол харавахын тулд урт номтой болох байлаа шүү дээ. Тэгээд ингээд харангуут зөвхөн энэ тал бол харна. Тэгтэл дайсан чинь араас чинь хөөж явах энтлээс чинь гараад зөвл чи яах юм? Энтлээс хатгуулна. Тийм ингээл ийм л асуудал болж байгаа байхгүй. Одоо ингээд ийм учраас л одоо морин дээрээс илүү хэрэглэхэд эвтэйхэн богинохон ном гэхдээ илүү сайн тусгалтай, илүү сайн ашиглаж болох одоо тийм нэг өрөөгөөждөд технологи олж нийснээрээ морин харваач гэдэг одоо морин цэрэг арай биш морин харваач гэдэг хүн гарч ирж байгаа. За яг морин цэргийн үг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо 3000 жилийн өмнө морин дээрээс тулдах ан хийдэг байсан гэж үзэх юм бол одоо Монгол цэргийн төвх 3000 жилийн өмнөөс эхэлэх нь байна л гэж хэлэх гэсэн. За дахиад нэг зүгээр өнөөдөр нөө тэр өдөр нь болохоор нэг гэж байна. Номны хүч одоо уртнаас хамааралтай гэдгийг хэлсэн тийм ээ. Тэгээд одоо морин дээрээс одоо номоо сэлгэж харах гэдэг бол өөрөө одоо хамгийн том сорил байдаг байсан тийм ээ. За энэ дээр бас нэг дахин одоо тэр нийлүүл номын технологи нь бол маш хэцүү. Тэгтэл энд нэг үед нэг юм гарч ирж байгаа. Композит гэдэг ном гарч ирж байгаа байхгүй. Тэр нь нийлмэл гэсэн үг. Одоо энэ чинь ингээд Эдэн ном бол юм өөр номнууд бол ингээд этил гэж ингэж матад хийж байгаа шүү дээ. Тэгвэл композит гэдэг нь болохоор олон одоо жинхэнэ Монголын одоо бидний мэддэг тэгээд одоо энэ нүүдэлчд хэрэглээд ийсэн олдод бидний үзээд байгаа номны яг их нь энэ байхгүй. Тэр нь яг гэхээр нөгөө яриад байдаг одоо янз янзын материалуудыг хольж хийнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо номын уян налархаа хүчийг өгдөг рефлекс болон дефлекс гэдэг одоо физикийн утгаараа тийм. Энэ одоо тахир мушгирсан эсгүүд нь нийлмэл материалаар хийгдэж ирэх тусмаа хүч нь нэмэгддэг гэсэн. Уян хатан болно, бат бөх болно. Маш уян хатангаас гадна бат бөх болоод тэгэд өлөө хол харна гэсэн. За тэгтэл ихэвчлэн мод буюу одоо хус. Усны өхрийн ивэр амьтны шөрмс хэрэгэлдэг. Шөрмсийг сайтар цохиж задлаад ингээд симилгэх юм бол маш нарийн ширхтээ утас үүсдэг. Эдгээр утсыг эдгээр утсан суналтыг маш сайн тесвэрлэдэг учраас нөгөөдхөө яг нь одоо нийлмэл тэр өөрийг бэхжүүлсэн тэр номон дээр түрхдэг. Тэрэндээ ингээд тэрэн дээр давхар ашигладаг гэсэн үг. Одоо би энэ дээр одоо манай судлаачдын бичсэн бас нэг одоо Монгол цэргийн зүйл гэсэн одоо 36-ийн тайлбар тойл гэдэг ном байгаа. Тэгээд одоо түүх судлаач доктор профессор Ч Базар Сүрэн гэдэг хүн 27 төрлийн ном хийдэг байсан тухайд дурдсан. Гэтэ энэ бол яг нэг бидний мэдээд байгаа тэр ашигладаг түгээмэл ашигладаг энэ Эдэн тэр номын яг хойш хөгжүүлсэн олон салсан гэсэн үг байна тэр ном. За тэгвэл шөрмөс сураар хүлээслэн боосон номыг шилэлсэн ном гэж нэрлэж байгаа. Занган ном гэдэг нь усны өхрийн ивэр одоо иврийн урт тул одоо номыг хийхүүд хурвч тавихгүй хоёр иврийн захыг нийлүүлэх хийснийг занган ном гэж нэрлэнэ гэж байгаа. Ингээд нийтдээ уртгчин ном гэдэг нь усны өхрийн иврийг твхэд хүртэл нь хадсан номыг уртгчин ном. За одоо твх гэдэг чинь хоёр үзүүртэл юм. Твхнээс нь хөвчөө татаж ингэж матилган штэ. Тэгэнгүүт усны өхрийн иврийг усны өхрөөс нөгөө нэг юу хэлээд байна нөгөө нэг энэтгийн нөгөө нэг
ийм хөр байгаа шүү дээ. Тэрийг Тий. water buffalo. Тэг water buffalo билүү те нэг Тий. тэр чинь нөгөө тэрний эврийг ингээд нарийнх ингээд аавна шүү дээ. Тэгвэл хоёр үзүр дээр нь ингэж орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг ингэж маяг татнаа гэсэн санаа юм. За тэгэхээр ямар ч хэлсэн нөгөө нэг яриад эдэн ном гэдэг нь бол эндээсөө л эхэлсэн байсан. Тэрийг яаж бэхжүүлэх вэ? Ямар материал ашигласан, ямар материалыг төлхөө ашигласнаас хамаарат янз бүр нэрлэж исэн байгаа юм да. Тэгээд тэвхэн эврэгд хүрсэнгүй номыг болохоор залгаас ном гэж байгаа. Тэгэхээр тэр одоо материалуудаа хооронд залгангуудаа залгаас ном болчихно гэсэн үг. За үхрийн туурайг залгаж хийсэн номыг үхрийн туурайны тэр одоо уяатай хэсгийг залгаж хийсэн номыг тавхаа ном гэж нэрлэлээ. За халимын сэрвэгээр хийсэн номыг элжин ном гэж. За тэгэхээр халим малимны сэрвэ мэрвэтэй л байсан бол таарах гэдэг нь шүү дээ. Тийм байна. Их нарийн ховор манад байхгүй эд материалыг ашиглан хийдэг байсан биш. Тэгэхээр санаа нь болохоор Төв Азиас ийшээгээ одоо зөвхөн одоо бид нар яваад яхахгүйгээр бүр ингээд шар тэнгис хүртэл явж байсан бол таарах гэдэг байгааз. Тийм байна. Тэгжээж тэр халимыг олж авнаа да ер нь. Тэгэхээр ер нь бол худалдаа арилжаа хийдэг байсан л гэж байна. Тэгэхээр тэд нар тийм биеиндээ үлгийн зорчдог тэгээд тэрийг байсан. худалдаж авч нумаа бэхжүүлдэг. Урд энэтхээс одоо хятадын өмнө хэсгээс тэрийг авдаг юм ингээд ийм л юм борсож байна. Тэгэхээр энэ технологи бол яг жинхнээсээ одоо технологийн хаб одоо шилд одоо тийм интернет гэсэн л харах гэдэг байна. Тийм байна. За тэгээд одоо нэг маш гайхамшигтай нэг зүйл бол. Аюул сонирхолтой усны өхөр урдаас олдоод далайн халим энэ тэндээс оллоо төсөөлье. Тэгтээ нэг сонирхолтой зүйл нь Евразийн аль нэг хэсэгт хизээ нэгэн цагт үл мэдэгдэх суут хүн бас нэг шийдэл болсон байна. Одоо гурван нөгөө нэг гол одоо инновацийн нэг нь зөвхөн номыг хийхэд тулд гурван маш суур гэсэн үг шүү. Зөндөө олон инновац хийгдэж шүү дээ. Тэр болохоор хар тэнгист байдаг загас болох осетер гэж. Осетер гэдэг чинь манайхаар хилэн байхгүй. Хилэн загасны нөгөө нэг хөвгч давс идэг байхгүй. Хөвгчнийх нь уут. Загасны дотор нэг юм олгоо шиг юм байдаг шүү дээ. Тий. Тэр чинь ингээд нэг загас хөвгөөрөө тэрийг ягаад гэвэл тэргээ ингэж хийж ингэж дээшээ доошлдог байхгүй. Бас ингээд усан доторх ингээд өөрийгөө өндөр намаа тохируулдаг гэсэн үг. Тэгээд осетер болохоор хилэм загас болохоор хог түүж идэг усны ёроол түүж идэг байхгүй. Тийм учраас ихэнхдээ ингээд усны ёроолоор явж идэг. Таад баг мэдэндээ нэг гоё төрс мөрс нь байдаг штэ ховор загас. Тэгвэл илэг нь юм хавтгай байдаг санаж байна. Тэгээд ам нь яг доош харж ингэж идэх зорилт идэг байхгүй. Ийм цорвойсон биш. Одоо бидний мэддэг шиг. За тэрний энэ тэр хөвгч давсных нь тэр уутыг нь олж авсан байна. За тэр уутыг нь бутлаад халуун усанд хийхээр наалдамхаа маш сайн цав гарт юм. Тэр цавгаар хийсэн байгаа. Тэгээд энэ хүү энгийн мэд санаагаар заяа загасны хөвгч уутнаас цав хийх нь түүхийн асар том технологийн нээлт болсон байна. Яаж вэ гэхээр одоо чам тайлбарлаж. Нийлмэл ном гэдэг чинь 9 шидийн хоорондоо эвцэхгүй баахан материалуудыг нийлүүлээд тавихаар тэр чинь заримдаа дутуу муруу хийх наацхан эхлээд ирээ чинь нийлүүлж хагаад эхлээд хүн уйн штэ. Тэгжээл чинь хит харваад нөгөөх ирчлээсэн сулраал бутраал унна гэсэн үг. Ном чинь ингээд нэг зүгээр 10 тийшээ бутарч магадгүй. Тэгээ дээр чинь нэмээд тэр чинь физикийн хууль явж байгаа. Маш хал харуулахын тулд маш хүчтэй ингээд татаад ингээд тавихаар сумаа тавингууд нөгөө нэг хөвчин очиод тэнд нэлээх том вибрац буюу рефлекс үүсгэн штэ. Хөдөлгөөн чичиргэн үүсгэн. Тэгэхээр чинь нөгөө ном чинь хоёр үзүүрийнхээ төвхнээс эхлээд салгалж эхлэнэ сте. Ерэн зүгээр санаа. Резонанс үүссэн штэ. Би жишээлбэл чамд энд ингээд зохиход чамд ингээд чичиргээ мэдэгдэн. Жишээлбэл одоо хутга гэдэг штэ. Сүх ягаад тийм хийж зохион бүтээгдсэн гэхээр тэрний тэр хүчтэй цохилтын чичиргээний хүчийг хүний гарт шингээхгүй тул тийм зохион бүтээж байгаа байхгүй. Тэгжээ чи тэр зохиход гарчин ядрахгүй цуцахгүй гас гимтэхгүйгээр гэсэн үг. Тэрэн шиг тэр номны тэр олон сайхан бодож олсон тэр энэ тэндээс салин малин буфало зов зовлсон тэр одоо тийм нийлмэл номын наадаг тэр цав нь болохоор хамгийн сайн наалд одоо тийм нэвцэлдүүлэх тэр цав болж таарсан байгаа тухайн үед. За энээс эхлээд ерөнхийдөө загасны тэр олгоогоор тэр нэг хөвгчөөр нумаа ингэж цавдна гэдэг үгийг одоо бүгд ойлгож авсан гэсэн үг байхгүй. За ингээд төр засварлаад эвэндэтгэжээ дуртчих. За цаг хугацааны аял нэвтрүүлгийг маань Монгол гэрт нүүдэлж авахыг мэдрээрээ те гэр бүк эвэндэтгэн та бүгд төрөж байна. За гэр бүк нь зөвхөн Монгол гэрээр төрөлжсөн захиалгын систем юм. За бид нар бол Airbnb Booking зэрэг те
захиалгын одоо платформуудыг ашиглаад сурцсан тэрүүгээр бид нэр гадаадад аялахдаа түр хугацаагаар амьдрах байр болон зочд буудал захиалдаг бол гэр бүхээр та зөвхөн гэр захиалах боломжтой юм. За энэ ямар учиртай вэ гэхээр галын дэргэд цай аваж адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломжийг санал болгож байгаа юм байна. За гадаадын болон дотоодын жуулчдад зориулаад гэрийн үйлчилгээ явуулдаг. Зөвхөн тэ заавал малчин өрөх гэлгүүгээр үүнд малчин өрөх кампууд байж болно. Гол нь гэрээр үйлчилдэг. Одоо Монгол ахуй соёлыг мэдрэх боломжийг өгдөг хүн болгон одоо аж ахуй нэгж байгууллага иргэн болгон энэ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Та тэгэхээр 72 тэгтэг 8822 72 тэгтэг 8822 дугаарыг утсанд холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад мөн gerbook.com веб хуудасаар ороод хүссэн мэдээлэл авах боломжтой. За энэ яах вэ гэхээр та өөрийн илүү гэрээ бас үйлчилгээтэй гэсэн үг. Тэр чинь зөвхөн гэртээ унтах ор санал болгох биш. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол байж болно. Морь унах үйлчилгээ, Монгол ахуй те бас ариг бүргэж байж болно те. Монгол ахуй соёл нүүдэлчний уламжлалыг тэр чигээр нь санал болгож байгаа гэсэн үг. Өөрийнхөө үйлдвэрлэлийг л худалдааны эргэлтэнд оруулж гин гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Аруул хэрхэн хийж гин, айрыг хэрхэн бүрж гин, өрөм хэрхэн сагсаалгаж гин энэ бүгдийг зөвхөн гадаадын гэлгүй Монгол дотоодын ажуулчдагчид зориулаад, хотын бидэнд зориулаад энэ бүгдийг тодорхой үйлчилгээтэй төлбөртөөгөө та бүхэн үзүүлэх боломжтой. Тэгээд энэ үйлчилгээг та бүхэн заавал таньдаг айлын те хаяа бараадах шаардлагагүйгээр gerbook ашиглаад худалдаад аваад өөрөө тэрийг мэдрэх боломжтой юм байна. Та гар утсан дээр gerbook аппликейшнийг татаад бүртгэл үүсгэж болно. Мөн gerbook.com веб хуудасаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Их л одоо чухал юм хийгээд байгаа хүмүүстэй. Тэгээ энэний үр дүн ер нь 1-2-3 жилийн дараа гараад ирнэ. Сурчлах шаардлагач болох байх аянд. Харин зүгээр энэ дээр рейтинг систем аягүй хүчтэй үүсэх байх. Тэгээд энэ дотроо өрсөлдөөн гараад одоо өөрийгөө промоут хийхдээ өөрийгөө сурчлах үйл явц гарах байх. Тэгээ өөрсдөө сайжруулах шүү дээ. Маш олон сайжруулалт өөрийгөө бэлдэнэ гэсэн үг. Тий. За ингээд одоо энэ нийлмэл гэдэг энэ композит нийлмэл этн ном нь шин төрлийн дайчдыг бий болгосон. За тэр нь юу гэхээр одоо морин харвачтай. Морин дээрээс харна гэсэн. Морин дээрээс харах боломжтой болоход ирэх тусам одоо ном нь богинохон авсархан байсан учраас л одоо энэ бүх боломжууд нь бий болно. За ингээд ирэхээр одоо Евразийн нүүдэлчтэй найзч байсан тэрнтэй дайсгансан ч байсан гэсэн ямар ч иргэншлүүд тэр номыг л олж авахыг хүснэ гэсэн үг байна. Ингээд одоо манай нийтийн тооллын өмнөх 1-р мянганы ихэнх гэхэд одоо морин харваачтад өмнө ойлгоогүй бас нэг хүчтэй юм хөнөөлтөд болж штэ тэр чинь. За тэгвэл нэг асуулт байгаа. Бид нар яагаад шууд морин цэрэг болж чадаагүй бас нэг шалтгаан нь болохоор арай бэлэн болоогүй байгаа. Нэг юм дутуугаад. Бид хоёр зөвхөн ном ярьлаа. Сум чухал уу? Чухал. За яагаад чухал юм? Хөр хаймын энгийнээр. Аль нь нэжээчлэн чинь яг ингээд хэрэгцээтэй юусфултэй тийм зүйл болно шүү дээ. Одоо нэг ийм л юм байна л да. За яг одоо энийг ярихаар нэг гараад ирнэ. Морин номчид бол одоо жинхэнэ цэргийн хүч болохоос өмнө ямар нэгэн чухал одоо өөрчлөлтийг хийх хэрэгтэй болсон гэж байна. Тэр өөрчлөлтийнх нь өмнө нь болж байгаа одоо жижигхэн одоо сорилын ярьж өгөх юм бол ижил жинтэй, ижил хэмжээтэй, их хэмжээний ном сум хийж нөөцлж чадахгүйс учраас цэрэг болох болцоо гэсэн үг. Зөвхөн би өөрөө сумаа хийгээд би өөрийнхөө номдоо тааруул гэхээр миний гар урт биеийн таарсан сумтай байна гэсэн үг. Миний таалал нийцсэн. Чи авахаар харавчдахгүй байхгүй. Санааг нэ тий. Тэгэхээр чинь нэг юм бүх айрын мэдгч яхаар нэг үйлдвэрлэл хийгээд бүгдэнд нь сумаа тараагаад нумаа тараагаад бүгдээрээ одоо байлдад явах тийм байхад ядаж нэг 1000 хүн байхад 1000 сумтай 100000 сумтай байх хэрэгтэй тийм ээ. Нэг хүн одоо 10 сумтай байдаг гэж бодох юм бол тэгээд ийм болоод ирэхээр одоо тухайн үед хамгийн эхлээд сумны зэв нь янз бүрийн хэмжээтэй байсан. Зарим нь ясан, зарим нь цахиур гэж байгаа. Одоо чулуугаар тийм ээ. Зарим нь одоо хүрлээр хийдэг гэсэн. За ингээ бүгд гараар тус нь хийгддэг байсан учраас сум бүрийн жин тохируулан харах хэрэгтэй бол. Сумаа ингээ мэдэрж байгаад бүр асар сайн л харваач нь биш болвол ер нь бол яг ингээд оновчлол муу байна гэсэн үг болно гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Энд тэгвэл маш бас нарийн мэдрэмж тийм мэрэгш стандарт байсан байгаа хөө. Сумны стандарт гэж үүсгэж байсан гэсэн. Тэгэхээр чин чамаг би номсмаар харуулж явж байсан. За чи яваад ан хийгээд ирэхээр чи ан хийж чадахгүй байх одоо үгүй амжилт бол тэдний хэмжээр буурна гэсэн. Тэгээ бүгдээрээ номсмаар ингээ харуулж бэлтгэлээ хийн штэ. Тэгвэл чи өөр номсмаар харваад байвал чинь өөр л үр дүн гарна штэ. За наа зах нь бүгдээрээ зэрэг дайсантайгаа байлчаад харангууд заримийнх нь давж унаад, заримийнх нь наан унаад,
заримын бүр очихгүй ингээд ийм болно гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр сумны тусгал хүртэл ингээд стандарт байсан байна. Тэгээд одоо тэр зэвийг бол ихэвчлэн одоо суурт зэв гэж хэлээд байгаа. Ерөнхийдөө цагираг хийгээд цагирагныхаа ийм төмөр хийгээд ер нь зөвхөн санаа нэг юм зэв одоо зэвний ийм хөндөй хэв тутгангуудаа тэрийг бүгэлж таглангуудаа тэрнлүүгээ нэг төмөр хийж байгаа. Тэгээд нэг хайлуулсан хүрлээ хийн штэ. Тий. Тэгээд гаргаад авангууд голынхын төмрөөс одоо тэр хийсэн юм биетээ авангууд тэр нь дотроо ингээд хөндөй болно гэсэн үг. Тэгээд ийм хөндөй суурьтай зэвийг үйлдвэрлэж эхэлсэн байгаа байхгүй. За. Тэгжээж нөгөө нэг ардан сумных нөгөө нэг их бий байгаа штэ. Тэрнийхэн үзүүрийг нарийсгаж тэрэндээ тааруулж сүглэнэ гэсэн үг тийм ээ. Тэгээд тэрэндээ бэхлэнэ. Мөн үү? Тий. За тэгээд би нэг чамд ярьсан чинь за тэр бол энэс өмнө гарцсан жижиг технологи тэгээ санаж байна уу? Яагаад сумд гिचэр байдаг тухай ярьсан шүү дээ. Гिचэр байхгүй болохоор сум даялддаг байхгүй. Жингээ дагаад савладаг. Савлаад ирэхээр очисон газар очиод зоогдгодоо хугарах ер нь яг одоо хөнөөлт бод чадвар айгу буурдаг. Тэгээд ер нь бол дайны дараа ихэнхдээ хүмүүс болохоор ингээд тулдааны дараа ингээд нэг амар ингээд кадр гардаг шүү дээ. Ингээд юу ч болоогүй юм шиг хүмүүс өгцөн сум мумтай ингээд хөвчээд тийм болдгоо. Тулдаан болоод дуусна шүү дээ. Дагаж явж байгаа эхнэр хүүхэд гэр бүл одоо хөгшөд хөвгөө бүгд очиод бүх сумнуудаа түүж авдаг, бүх юмнуудыг хурааж авдаг. Яагаад гэвэл тэр чинь дахиж ашиглах гэж байгаа байхгүй. Тийм байна, дахиж ашиглана. Тэгээ бас өөр юм бас аав шүү. Хүүрийн л үлдээн гэсэн үг санаа. Хүүрийн л үлдээн одоо хэрэглэх юм авна л гэсэн үг. Тийм. Тэгэхгүй бол чинь бид нар ямар ч одооны шиг ингээд үйлдвэрлэх юм байхгүй шүү дээ. Үйлдвэрлэл гараад байна гэж байхгүй. За ингээд одоо зэв хийх технологи бол үнэхээр одоо том дэвшил болчихж байгаа байхгүй ингээд. За ингээд тэр зэвийг болохоор яасан бэ гэхээр хамгийн анх удаага энэний дараа бол морин цэрэг одоо морьт харваач нар нэгэн зэрэг парфин харваач шиг яг ижил зайнаас ижил тусгалтайгаар ижил одоо үеийн оновчлолтойгоор харах одоо чадвартай болсон гэсэн санаа. Тэгээд мэдээж хүн өөрийнхөө биендээ тааруулаад урт дэвшээлэх үү, богино дэвшээлэх үү гэдгээ тааруулаад зайгаа мэдэрдэг болно гэсэн үг байхгүй. Нэг стандарт сумаар хараад ирэхээр ингэж иймэрхүү зайд бол ингэж татхад дэвшээлэхэд болно. Хол аргаханд бол өшөө сайн дэвшээлнэ гэдгийг энэ баримжаагаа шууд өөртөө рефлекс бол цуuna гэсэн үг. Ингэжээж нөгөө нэг хамгийн анхны төгс харваачд үүсч эхэлж байна гэсэн үг. За одоо бүгд ижил чинтэй сумыг нэгэн зэрэгт харуулж байсан тул тэднийг сум нэг ижил зайд хүрч байгаа ч шүү дээ. Тэгэхээр археологчид нийтийн тооллын өмнө 2000 жилийн үед гэж байгаа. Зэвд орнод зүгт тархсан байна. Нийлмэл эдэн ном өрн зүгт тархсаа гэж үзэж байгаа. За одоо тэгэхээр ски фуд буюу энэ хэсгээс одоо Төв Азиас өрнөд рүү одоо нэг нийлмэл нэг эдэн ном тийшээ технологийн хувьд шилжчихээд харин өрн зүгээс одоо ойрох дорндоос ч юм уу тэр хүрлийг аягуулсан боловсруулдаг хүмүүсээс саяны технологи наашаа ярьж ирж байна. Тэгэхээр санаж байгаа бол хоёлаа нөгөө нэг иргэншлүүдийг ярьж хахад хамгийн анх нөгөө хүрлийг хамгийн их сайн ингэж цутгатан мутгад тэднээс чинь тэр мэдлэг нийшээ шилжиж ирж байгаа байхгүй. За ингээд ойролцоогоор нийтийн тооллын 900 оны үед одоо тэр одоо хөндөй суурьтай зэв болон эдэн ном Төв Азийн Таримын хотгорын бүсдэг. Тарим бейсэн гэж яддаг байхгүй. За. Одоо бидний аялах гэдэг газар дуудаж байж магадгүй тийм нэг одоо энэ станы усуд гэдэг байхгүй Тарим. Худалдаачид дайчид нүүдэлчдийн идэвхтэй хөдөлгөөн арилжааны 8-ны буйнаар хоёр нум сум хоёр хоорондоо технологиуд уулзж байгаа тэр зэг нөхгүй. Тэр хоёр уулзж байгаа газараас хамгийн их одоо үеийн дайнч одоо хамгийн их аюултай зэргүүд айрмууд бий болно гэсэн үг эхний. За одоо хөрлөн ханшаар зэвгээд байгаа Төв Азийн жинхэнэ аюулт зэвсгийн үүр уурхай. Төв Азийг жинхэнэ аюулт зэвсгийн үүр уулхай болгосон гэж байна. Одооныхоор бол цөмийн зэвсэг ус болгосон байна. За тэгээд нийтийн тооллын өмнөх одоо 700 оны дараагаас оршуулгуудын газараас мянган зэв бүр зарим бушнаас сумны ганцхан саадаг дотор хэдэн 10 одоо зэв олддог гэсэн. Нөгөө модон үүрээд ингээ өмөрчин. Саадаг гэж байдаг шүү дээ сумны саадаг. Тэрэн дотор нь зэвнүүд нь байждаг. Тэгэхээр одоо маш нэг стандарттай маш их олон сумыг үүрж явж байгаад харавж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сум үйлдвэрлэлийн стандарттай жинхэнэ үйлдвэрлэлийн баазтай болсон байсан гэж хүмүүс үзэж байгаа. За ингээд ирэхээр юу болох вэ? Энд чинь нэг юм доктортой зэвсэгтэй байна. За буу сумтай болно гэсэн санаа шүү дээ. Ном сумтай болчлоо. Тэгэхээр энэ бол хэрэгцээ шаардлагууд бол жинхэнэ дайн хийх, байлдах гэдгийн эхлэний суурин тавьж байгаа.
Тэгээд эндээс чинь цэргийн одоо эрдэм гэдэг зүйл нь бий болно гэж. За ингээд одоо шинэ энэний дараа нэг сонирхолтой юм байна. Яагаад одоо жинхэнэ нэг цэрэг айрам гэдэг үгийг одоо ярих юм. Энэ үед бол төсөөлж байгаа бол одоо Илиада, Одиссей. За орчин үеийн одоо хинду шашны гүн гүнзгий одоо суурь дэвсгэр болдог одоо Риг Веда гэдэг домгуудад дүрслэгддэг нэг юм байгаад байна. Тэрний үхээр жинхэнэ дайнд дулдааны үе шүү дээ. Тэгэхээр Илиад Одиссейд бол нэг л маш том дүрээр гарч ирж байгаа шүү дээ. Нөгөө Ахил. Хувь хүн өөрөө биедан гавья байгуулж өөрийн нэрийг мандуулахыг зорддог байсан үе байхгүй. Одоо тэр кинон дээрэж гарч байгаа өөр тэр айрам цуг явж байгаа хүмүүс нь чухал биш. Миний гавья алдарсуу гэдэг тухай явж байгаа. Алтар гэдэг юмны төлөө. Тэнгүүд ганц Баатар дайчнаас цэрэг армийн нэг хэсэг болон өөрчлөгдөхөд сэтгэл зүйн хувьсгал хийгдэх ёстой байна гэдэг. Энэ цэргүүд өдөрдөгчийнхаа тушаалаар дайраад эсвэл ухраад хамтарч ажиллах ёстой болно гэсэн үг байхгүй юу? Яг аюун энгийнээр бол. Энэхүү өөрчлөлтөнд одоо Баатар одоо хүнээс цэрэг болж хувирах процесс хотын дайны үед бий болсон гэж үзэж байгаа. Месопотам болон Ираны их хотуудад айрам ийм сэтгэл зүй тогтож эхэлсэн нь хотоо сөрөглөн хамгаалах гадны товтлогоос. Тэгээд энэ одоо тэр систем гэдэг байгаа тийм хуаарагнах нэг тодорхой нэгжүүдэд хуваагдаж зохион байгуулалтын зөв юм байна. Нэг нь удирдаад нөгөөдөл нь дагах юм байна мэн гэдэг одоо энэ бүх юм чи хичнээн сайн мундаг байлдаг харавдагч байсан гэсэн тушаалаар байх юм байна гэдэг энэ эмх журам одоо стандарт систем тогтолтоо Төв Аз руу тархаж нүүдэлтийн дунд хөлөөн зөвшөөрөгдчих хэрэгтэй болсон байгаа байхгүй. За тэр хүртэл нүүдэлчд бол ерөнхийдөө яг за муухагаар хэлж байгаа юм шиг зүгээр нэг далайн дээрэмчиж гэсэн. Олдсны төлөө. Сайхан одоо олз байх юм бол тэрийг олоод идчихье. Энэ тийм байна гэдэг жоохон зуугуул маягийн зориггүй шах байсан гэсэн. Нөгөө суйрангууд нь болохоор тэд нар ирж уулгалаад ахаар нь хэрэм бариад хамгаалаад байна гэдэг чинь нэг зоригтой байгаад байна шүү дээ. Нөгөө нэг нүүдэлчдийн зорилго болохоор тэднийг дайрж тэдний хийж бүтээсэн юм булааж авах гэдэг шүү дээ. Эндээс эхлээд нэгж одоо командаар байлдана гэдэг бол өөр урлаг юм байна гэдгийг төрүүлж бодож олсон хүмүүс нь бол яхахгүй хамгаалсан хүмүүс нь бол тарж байгаа байхгүй. Дайрж байгаа хүмүүс бол дайраад л өгөөл аваад нь шүү дээ. За энэний хамгийн том жишээнүүдийн нэг бол одоо тэр сум ном өрн зүг рүү одоо экспортлогдоод хоншоор цэвд орон зүг рүү тархаж явах энэ үед цэргийн сахилга бат гэдэг ойлголт хой зүг рүү буюу одоо Төв Азийн хойшоо ингээл нааш нүүж явсан байна. Ийм байжж бид давуу талтай болдог байна гэдэг тэр сэтгэл зүүн одоо нэг өөрчлөлт гэдэг зүйлийг хүлээмжлэх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэр би хижиж ирж байна гэсэн. За ингээд ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 900-аад оны үед эдгээр 3 одоо зүйл Төв Азийн зүрхэнд нэгдэн хэлсэн гэсэн үг байхгүй. Номсон тэгээд цэрэг одоо нэгдэж нэг цул болох чинь өөрөө дангаараа байсаас дээр юм байдаг ойлголт. Тэгэхээр Төв Азис эндээс бол нэгдэл одоо хүн төрөлхтөд өхөн морин цэргийг жинхэнэ аимшигтай бүтээл болгож хувиргасан байгаа байхгүй. За ингээд торгоны замын тусламжтайгаар нийтийн тооллын өмнөх 900-аад оны үеэс нэгдмэл зохион байгуулалттай, айрмын шин чанартай, зоригтой, ухарч чаддаг, хамгаалж чаддаг ийм системтэй айрам үссэн гэсэн. Энэхүү хүчин дэлхийн хамгийн хүчрэг айрмуудыг одоо жинхэнэ одоо зовоож исэн мэл тарж. За 2000 жилийн өмнө ромчууд орон зүг рүү эзэн төрөмгийлэх гээд явж байсан бол хятадууд нөгөө торгоо зарах гээд алт руу зүтгээд явж явах үедээ тэд нэг зүйлтэй тулж байгаа штэ. Энэ бол хүннүүчүүд хүн гүрэн. Одоо хүннүү гэж хэлэхгүй л гэдэг байгаа юм би. Төв Азиас гаралтай нүүдэлчдийн хамгийн том оргил гэж байгаа. Энэ зэнзийн жижиг сэжиг ингээд байсан байж магадгүй гэж аахгүй. Oasis Kingdom гэдэг нэг юм баян бүрдийн маягийн кинг одоо вант улсууд те нэг тэр хүнэндээ нэг 5 аруулаа ингээд болгочдөг маягийн биш. Яг нэгдмэл зохион байгуулалтаа асар том газар нутгийг хамарсан одоо ингээд технологи хөгжүүлсэн. Тэгээд энэ бол яг жинхэнэ хүннүүчүүд одоо хүн гүрэн гарч ирээд энэ хоёрын дунд зогссон мэл тарж байгаа. За тэгээд одоо нэг тэднийг л ер нь яагаад зогсоож чадахгүйсэн хамгийн том шалтгаан нь юу гэхээр хаанаас ирэх нь мэдэхгүй. Хаашаа гараад явчих нь мэдэхгүй. Хаашаа хөөхин ч мэдэхгүй. Тэгээд тэд нар газар нутгаа сайн мэддэг зэрэг маш олон давуу талтай. Тэгээд одоо өрн зүг рүү яваад хүссэн юм олоод авчна. Дорноос ч хүссэн юм дээрэндээ тавьчихна. Дээрэндээ дөхөхгүй бол худалдаад авчна. Ингээд ерөөсөн маш юм уян хатан нэг тийм нүүдэлчд бий болж байна одоо. Хамгийн анхны нүүдэлчдийн эзэнт гүрэн болох хүн гүрэн бол таарж байгаа. За энэ одоо ингээд битсэн өгүүлбэр нь байгаа юм л да.
гинт орж ирээд хүүхнүүдийг маань аваад ном сумаар харуул дээрэмдэл бүгд байхгүй болчихно. Ерөөсөө нэг цаг 2 цагийн дотор гэж байгаа юм. Хаашаа явсан мэддэхгүй, хаана очих нь тодорхойгүй, хаана хот нь байгаа, хаанаас юуг нэхэж очиж тэднийг юу айлах нь тодорхойгүй. Нүүдэлчтэй нөгөө суурин иргэншилтэй хүмүүсийн хамгийн том айдас нь суурин иргэншилтэй хүмүүс хотн, тосгон, хэрмэн, тахилын сүмэн Чухал. трежерийн тэрэн чухал. Нүүдэлчтэй тийм юм байхгүй. Тэрийг нь очиж айлгаж сүрдүүлж буулгаж галдан шатаад Барьцаалах юм байна. барьцаалах юм байхгүй. Барьцгүй гэдэг шиг ба. За одоо тэгээд манай монголчуудын 8 явтай барьцгүй гэдэг энэ шалтгаан энэ юм шиг гэдэг шиг. Нэг айгүй нэг чухал одоо хэсэг гарна. Терракотагийн дайчд гэдэг байдаг шүү дээ. Тий. За хятад бол тэр чигээр явган цэрэг байгаа. Дээр нэмээд тэрэгэн дээрээс байлддаг гэсэн. Энэ үед. Тийм учраас тэрэгтэй араас нь хөөгд хүсэхгүй шүү дээ морьтой идэв хүмүүсийг. Давхиал алхалж шүү дээ. Явган цэргүүл бахардаад унна шүү дээ. Тэгээ ордны төшмөл хүннүүчүүдийг одоо хүн нарыг газар дээр нисэж буй шувуу шиг хөдөлж барьж тогтоох боломжгүй гэж бичээд тэгээ морин дайм бол аимшигтай үр дүнд одоо аимшигтай хөнөөлтөй жинхэнэ асуудал болж хуурж байна гэж үзсэн байна. Тэгээд ерөнхийдөө яг хүн гүрний үед бол одоо нүүдэлчд бол хятадын суурин иргэжлийн тархиных нөгөө мигрен гэдэг чтэй мэдрэлээр нь наадчихсан бол таарч. Тэгээд тариачин бүр хамгийн аимшигтай тариачин хүний хизээ баялгаа хурааж нөөцөө цоглох нь хамгийн сайн мэднэ гэсэн үг. Тэгээд тэр 50 орох чинь өсөд ир чинь ажлын хийсэн шүү дээ. Тийм ажлыг хийж байгаа бараг л будааг нь тариалж байгаа болох гэдэг шүү дээ. Тэгээд тэрийгээ тариад дуусахаар би авна гэсэн бодлоо тэр хүртэл тэрийг алахгүй байх зүг болчих жоохоо айгүй ингээд. Хураагаа цуглуулад нэг газар зөө одоо авчираад тээвэрлэхэд бэлэн болгосныхын дараа л давтлах нь шүү дээ. Тийм тэгээд одоо эртний гарын авалгууд дээр одоо юу гэдэг тэднийг одоо яаж ялах вэ гэдэг тэр одоо морин зэрэгтэй болох хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтийг гаргаж ирсэн баг. Тийм одоо хан тэгээд морин цэргийн арга тактикийн эсрэг хэрхэн тулдахтайг заасан цэргийн гарын авалгуудыг бичиж гисэн. За суурин хүмүүс чинь сайхан бичдэг шүү дээ. Эдгээр гарын авалгуудаас ингээ харахаар хятадын аримд одоо хань гүрний аримд морин цэргийн ойлголт гэдэг зүйл нэвтэрсэн бол хятадаар ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 350 он хүртэл бол морин цэрэг баг ашиглаж байгааг үсвэл таарч. Тэгээд эхэндээ хятадын язгууртан гэр бүлүүд одоо хан хүүд эднэр шүү дээ. Ингэж эсэргүүцдэг гэсэн гэж. Битсэн тэмдэглэснээс нь үзэхээр миний эцэг морин тэрэгтэй байлдсан. Түүний эцэгч тэрэгэн дээрээс тулдаж энэ улсыг байгуулж ирсэн. Энэ баялыг бүтээсэн. Тиймээс би ч гэсэн морин тэрэгтэйгээ урт тормоотойгоо дээлтэйгээ тулалдана гэж бичсэн бичиж үлдсэн байна. Удалгүй хятадын дайчид одоо хятад одоо угсааны хань гүрний дайчид одоо суурин дайчид болохоор уламжилт урт дээлээ тайлхаа зөөр аргахгүйсэн. Морин дээрээс сулдах тохиромжтой богино өмд цамц өмсгөөс. Эцэст нь амьдралын шаардлагаар богино цамц өмсөд ихэндээ дараа нь амьдралын шаардлагаар морин өмд өмс. Тэгэхээр хүссэн үсээгөө дэлхийд дахинд өмд гэдэг зүйлийг одоо тийм бүтээсэн хүмүүс нь бол харахгүй хэрэглээний хотоороо нүүдэлж бол тарж байгаа. Тэгээд тэд морин дээрээс ном харахыг сурч хүчрэг морин харваачд болж хуурсан гэж байгаа. За сүүлдээ тэд нар чи мэдээ суралцаад ирэхээр адилхан л хүн юм жаа хойно мэрэгшээд ирэхээр тэгээд тэрийг айрман ингээд айтаахан болоод жигдэрх хүртэл бол одоо хятад улс бол одоо хань гүрэн бол одоо хүн гүрний өмнө одоо мөнгө торго юу хүсийг өгдөг байсан. Тэр бол яахахгүй агд өсгүүчүүдээ чигүн гүнжээж. Ингээд одоо нийтийн тооллын өмнөх 1333 онд хань улсын үүдийн хаан төлөвөр төлхийг татгалцсан. Хүн гүрний эсрэг айрмаа илгэсэн. Хятад одоо хань гүрний морин цэрэг нүүдэлчдийг ялж шинэ газар нутгийг Азийн талд тэлсэн. Ингэж нөгөө нэг торгоны зам руугаа нэвтрэх бас тодорхой хэмжээний юугаа олж авсан. Одоо боломжоо сэргээж авсан. Худалдааныхаа замыг аюулгүй болгож шинэ боломжоо нээсэн гэж үзэж байгаа. За энэ дээр нэг юм байгаад байгаа юу гэхээр зөвхөн энэ үйл явдал бол биш. Эннээс ч хойш өчнөө юм болж байгаа шүү дээ. Одоо саяхны болтол бид нэр одоо тэгэл мэн ус хилэнээсэнгүүгээр байлдаал ингээл явсан. Ингээд энэ чинь хоёр одоо иргэншил болон хоёр өөр ахуй хоёр соёл хоорондоо маш их тулалдсны үр дүнд маш их хөгжлийг авчирсан. Дэлхийд аян. Энэ харилцаа зөвхөн дангаараа өөрөө дэлхийн харилцааны баг дэлхийн хөгжлийн технологийн хөгжлийн баг 30% гэж ярьдэн шүү дээ. За яг энэ бол одоо зарим хүний бас нэг одоо хөөрөө тооцооч хийж болно. Гэхдээ ер нь бол тийм. Яг бол энэ байхгүй тэр байхгүй гэдэг агуулгаар нь шүү. За ингээд одоо нэг зүйл байгаа нь соёл урлаг мөр. Энэ хятадын энэ удаа ханы энэ үйл явдал тэр Туркменистанаас морь олж ирэхээс эхэлдэг байхгүй. Тэр маш их
баян тансаг ачааг хамгаалттайгаар явуулаад одоо тэр тэнгэр уулын үржил шимт хөндийгээр явж очиод тэнд 8 хийж авахтаа сайн морины үйлдэл болж ирсэн байдаг. Тэгээд тэр морио ингэж эвцэлдүүлж одоо өөрийн одоо үйлдвэржүүлж гаргаж ирээ. Тэгээд тэрэн дээрээ тэр хүмүүсээ бэлдээл ингээл маш идэвхтэй бэлдсэн болтарч. Тэгэхээр морио сайжруулаа. Дараа нь тэрэн дээрээ цэргүүдээ одоо унад сургаа. Дараа нь харууд сургаад ингэж үссэн одоо процессаа гэж үзэж байгаа. За энэний дараа бол одоо Ромынх алт дорн зүгөөр урсаж Хятадын торго одоо торго болж хувираад явж байх үед Хятадын торго Хятадын шаазан руу одоо үгүй зүтгэсэн нэг одоо Төв Азийн илүү урагшаа тал руу Кушаны улс хаант улс Хятадын өөр нэг тансаг хэрэглэний барааг зарж эхэлсэн. Энэ бол бидний дараагийн ярих түүхэн дээр гарах бидний хэл зайснаар нэг хаш Jade байх болно. За ойлголоо. За баярлалаа Амраа. Маш сонирхолтой дугаар байлаа. Дараагийн дугаарыг Тэсэн ятаа хүлээж байна. Ингээд та бүгд шинжлэх ухаан таны мэдхүн Од Мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч Амар Санаа Мөгцөл 2 студид ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сув, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан таны мэдхүн Од Мөндөр сувгийн алтан гишүүд болон Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдрээ оройтой гэр бүх гэрийн тэтгэн та бүгд төрглөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.